Oxygen Pro гэдэг энэ төхөөрөмжөнд сая орж үзлээ. Тэгээд юу яг эсийн төвшөнд хүчил төрөгчийг маш сайн хэмжээгээр аваад тэгээд ингээд бараг 400 дахин илүү оксижен авдаг гинэ. Тэгээд ингээд маш их хурдтайгаар биеийн нөхөн сэргээлтийг их хэвчүүлдэг, хордлуулдаг. Тэгээд ер нь бол маш олон тийм даваа талтай юм байна. Тэгээд залуужуулна гэж юм. Тэгээд тамирчдад бол ялангуяа recovery тэг хурдан сэргээлтэнд бол маш сайн нөлөөтэй байдаг гэж байна. Тэгээд ер нь бол дотор нь ороод үзлэхэд бол нэг тийм амар хамарлуу ингээд оксижен орж байгаа мэдгийж чинь. Ямар ч тааш маргааш нөгөөдрөөс л ингээд өөрт маань илүү үр дүнгууд харагдах. За ингээд лед гисэн сая орлоо. Тэгээд 15 минут орсон. Тэгээд айгуу гоё байна. Тэгээд амар халуустай юм байна ямар ч байсан. Тэгээд айгуу гоё яана. За ингээд шинэ recovery дээр ирсэн байна. Тэгээд энэ азотын хийтэй юм хүйтэн одоо биеийн температурт ингээ байхаас 100 хасах 150-аас ингээд доошо 200 дээшээгээ хол хамгийн дээдэлтэй 200 хүрд юм байна. Тэг ингээ ороод ирсэн чинь амар гоё байна. За сая болохоор хэсэгчлэн айс буюу одоо хөлтөөгшөнд орлоо. Тэгээд нуруу маань жоохон баг зэргийн одоо нөгөө лигээс тасралтгүй бэлгэлээгээд тэгээд жоохон ядалтын улмаас гэж бодож нуруу жоохон өвчтөйсэн. Тэгээд нуруунд дээрээ хэсэгчлэн өсөнд орсон. Тэгээд энэ нь болохоор одоо хүний цусны эргэлтийг хүний өвдсөн газар цусны эргэлт нь одоо ингээд хурдтай одоо энгийн хэмжээнд очдог шиг очихо болждаг. Тэгээд тэр хэмжээг нь тэр хэсгийг нь хөлдөөгөөд буцаагаад хурдан дулаацах үед одоо цусны эргэлт маш хурдтайгаар очих үед эдгэрэлтийг одоо хурцгадаг. Тийм төхөөрөмжөнд сая орлоо. Тэгээд мэдрэмж бол одоо тухтай л байна айгуусаа. Би бүр жаргаж байна. Яг энэ аппарат гэх юм уу төхөөрөмж гэх юм уу энэ нь одоо яг юм усан дээр хөвж байгаа юм шиг яг ийм мэдрэмж надад өгч байна нэгт. Тэгээ хоёр дэх юм бол би хүүт юм доош чаддгүй, халуун юм доош чаддгүй. Тэнгүүд яг доороос яг ингээд нэг тийм бүлээн, халуун бүлээн ч юм уу нэг тийм амар гоё мэдрэмж надад амар өгч байна. Тэгээд хөгжмөр нь бүр амар гоё ингээд болжмор шувуу, уул, уус, гол, горих гэж чимээнүүд яваад тэгээд ингээд сонсоод хаа бүр ингээд унтах га бүр ингээд амар гоё тайвширтыг мэдрээд тэгээд дээрээс нь одоо олон цагийн зөрүү мөрөөтэй ингээд онгоцны нислэг ч юм уу тий удаан жоохон удаа яваад ирдэ шүү дээ. Удаа яваад ирсний дараа яг энэ дохом олон цагийн зөрүү мөрөө ядрал мадралтай бол байхгүй болно аа л гэж.